Оросын нэрт мэдрэл судлаач Эрдэмтэн Бехтеревийн ач охин Наталья Бехтерева тархи судлалын нэрт эрдэмтэн тархийг тижээдэг 5 хүнсийг нэрлэжээ. За нэгдүгээрт нь треска буюу сагамхай загасны илэг. Хоёрдугаарт нь эсэгсэн байцаа. Гуравт нь ясны шүл. Царцаамаг. За дөрөвт нь өндөгний шар. Тавт нь малын дотор гэдэс тархи. За энэ 5 хүнсийг идээд бас бүтэн үр дүн гарахгүй байж болох талтай юм байна. Яагаад гэвэл энэ хоол хүнсээ хийж байгаа бидний тогоонд учир байна. За хөнгөн цагаан тогоонд хоол ундыг хийж боловсруулж идэж ерөөсөө болохгүй юм байна. Яагаад гэхээр хөнгөн цагаан нь бие махбодод организмд орохоор зэрэг ялангуяа тархинд хуримтлагдаад биенээс гадагшилдгүй ингээд тархинд хор хөнөөл учруулдаг тархийг гэмтээдэг юм байна. Нэн ялангуяа илгийг хөнгөн цагаан савнд чанж боловсруулж болохгүй юм байна. Илэг хөнгөн цагааныг өөртөө маш ихээр шингээж аваад тэгээ бид нар идээд бие организмд ороод энэ тархинд очиж тархийг хордуулах нь байна. Мөн тефлон бүрхүүлтэй наалддаггүй хайруулын таваг тогоонд хоол ундаа боловсруулж идэх юм бол хоол ундтай хамт хуванцрууд бие организмд орж мөн л тэр хуванцар нь тархинд очиж тархийг хордуулдаг. Бас биенээс гадагшилдгүй юм байна. Наталья Петровна Бехтерева өөрөө зөвхөн ширмэн савнд хоол ундаа хийж иддэг байсан байна. За тэгээд тэр хүн өөрийнхөө хоолны дэглэмийг бас танилцуулжээ. Өглөө үлэн илгэн дээрээ сагамхай загасны илэг нэг хоолны халбарыг идчихэд 30 минутын дараа бүлээн усаа уугаад түүнээсээ хойш дахиад 30 минутын дараа өглөөнийхөө цайг уудаг байсан байна. Өглөөнийхөө цайнд болохоор 2-3 өндгийг шарын дутуу болгож шараад тэгээд эсэгсэн байцаатай цуг иддэг байсан байна. Өдрийн хоолндоо болохоор ясны шүл ногоо нуттай идчихэд орой хоолнд болохоор 7 хоногт 2 удаа дотор гэдэс тархи мэтийн зүйлийг бас ногоотой цуг иддэг байсан байна. За тэгээ орой унтахынхаа өмнө 1-1.5 цагийн өмнө 2 жижиг дөрвөлжин хар шоколад 70%-аас дээш хувьтай хар шоколад иддэг байсан байна. Энэ нь бас мелатонин ялгархад тустай байсан байна. За энэ бүгдээс гадна хоолндоо төвлөрж, амталж, талархаж идэх юм бол ингээ явдал дундаа босон сун хоол идснээс 3 дахин их шимт хижээлийг авдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна. Мэдээж ингэж хоол хижээлээр өөрийнхөө тархийг тижээж сэргээе гэж бодож зорж байгаа бол энэ нь 2-3 хоногт үр дүнгээ өгөхгүй. Ядаж 21 хоног цаашлуул 1 сар, 2 сарын дараанаас мэдэгдэхүйц үр дүнгээ өгнө гэж байна. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.